За ерөнхийдөө багтаа бас одоогийн ерөнхийлөгч маань энэ усан цахилгаан станцын нээлтийг шавыг тавьж исэн. Монгол улсын ерөнхийлөгчийн 100 жил хөгжлийн 10 зорилт гэсэн энэ томоохон зорилгын нэг томоохон зорилтууд дотоодоо эрчим хүчээр бүрэн хангах, цаашлаад бүс нутагтаа эрчим хүч экспортлогч орн болох юм томоохон зорилт тавьсан. Энэ зорилтын нэг том ажил бол энэ Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц. Бараг 50 гаруй жил яригдсан. 2019 онд эхлүүлж исэн. За өнөөдөр бол ингээд зураг төслийн ажил, макетын ажлууд бүрэн дууссан байна. Төрийн тэргүүн бас өөрийн биеэр ирж ажиллаж байна. За ерөнхийдөө багтаа бас одоогийн ерөнхийлөгч маань энэ усан цахилгаан станцын нээлтийг шавыг тавьж исэн. Тэгээ энэ цахилгаан станцыг бий болсноор баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах. Ачаалттай үед төвийн одоо эрчим хүчний системийг дэмжиж ажиллах боломжтой ийм усан цахилгаан станц бий болох юм. Цаашдаа бол эдийн засаг болон бүс нутгийн хөгжил энэ зүйлд бол асар их одоо өндөр өгөөж өгнө гэж харж байна.